Өнөөдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид тариа мэргээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг таны санааг зовоож буй асуудлыг тэрний хариу, за тэгээд тэрний шийдэл, цаатлынхаа энергийн учир юу байна вэ гэдгийг харж өгөх юм уншлага болж байгаа. За ингээд 3 группээс сонгох байгаа. За эхний групп энэ хүзрүүдээ сонгох байгаа шүү. Нэгдүгээр групп нь болохоор Ethereal Visions Tarot, хоёрдугаар групп нь болохоор зэрэг Spacious Tarot, гуравдугаарх нь болохоор зэрэг Everyday Witch Tarot гэдэг 3 хүзэр байгаа. Тэгэхээр энэ 3 хүзэрлөө анхаарлаа хандуулж байгаа. Алинд нь ялцчгүй нүд нь унаатай, аль нь ялцчгүй гой санагдаж байна. Тэрийгээ сонгоход болно. Хитрхийг ургуулж бодох хэрэггүй. За ингээд та бүхэндээ чимээгүй бясалгаад сонголтоо гаргах боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тутаа морил та бүхнийхээ санааг нь зовоож байгаа асуудлын хариуг тайлж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энерги шалгалт хийцгээе. Нэгдүгээр группийн энерги шалгалт. За 6-гийн сэлэм, 4-ийн сава. За тэгэнгуутаа Queen of Wands-тай холбоотой. За тэгэхээр зэрэг хэрвээ таны санаад яг одоо маш их зовоож байгаа асуудал нь ямар нэгэн байдлаар явдал судалтай холбоотой. За одоо визний асуудал ч юм уу, аль эсвэл юм хол байгаа хүнтэй холбоотой, нутаг орон солихтой холбоотой, нүүх суухтай холбоотой бол зөв группээ сонгосон байна. За дараагийн нэг юу нь болохоор зэрэг гэр бүлтэй холбоотой санаа зовж байгаа асуудлууд байгаа бол тэрэн дээр нь бас мессеж орж ирэх гэж байна гэж харагдаж байна. Гэр бүл, гэр орон, байр, сав, тиймэрхүү юмтай холбоотой. Ээж, аав, эхнэр нөхөрч гэдэг юм уу, иймэрхүү хүүхдүүд гэсэн энэ асуудлуудтай холбоотойгоор санаа зовж байгаа асуудал байгаа бол тэрэн дээр нь мессеж орж ирэх гэж байна. За нөгөө нэг асуудал нь болохоор зэрэг таны өөртөө итгэлгүй байдалтай холбоотой, өөртөө итгэлгүй байдал, бусадтай ингээ харилцаж ойлголцож чадахгүй байгаа байдалтай. За заримынх нь хувьд бол бас ийм хин нэгэнд татагддаг байж байгаа, татагдхаа болцсон ч юм уу нэг тийм энергитэй холбоотой мессежүүд бол орж ирэх байгаа гэж харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг энэчнээс надад юу харагдаж байна гэхээр зэрэг гэртээ аз жаргалгүй байгаа хүмүүст бас мессеж орж ирэх гээд байгаа гэсэн үг. Гэртээ гэрийнхээ байгаа байдалд ч юм уу, гэр бүлийнхэндээ ч юм уу ингээд ер нь л нэг юм байгаа газартаа айгуу тийм дургу гэхин цаашаа нэг тийм сэтгэл хангалуун бус байгаа сэтгэлээ гаргаж чадахгүй байгаа ийм энерги бол энэ чинь сажиглагдаж байна. За эдгээр мессежүүд хэрвээ танд таарсан бол зөв группээ сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлэн сонсоорой. Эдгээр дээр нь бол мессеж орж ирэх гэж байна гэж харагдаж байна. За эхлээд хэдүүлээ одоо байгаа асуудлыг нь харъя, яг ямархуу асуудал юу болоод байгаа вэ гэдгийг хэлж өгнө үү сахиусууд нь. За эхний үзэг гарч ирсэн. За 2 шүү 7-гийн хүзрэн дээшээ гарч ирлээ. Энд 7-гийн аяга болон 7 дугаартай сүүх тэрэг хүзрүүд бол дээшээ гарч ирсэн. Тэгэхээр энэчнээс юу харагдаж байна гэхээр зэрэг яг одоо хэдүүлээ нилээн юм одоо жоохон дарамт мэдрээд байгаа энерги энэчнээс надад мэдрэгдээд байна л да. Ингээд юу гэдэг жишээлх юм бол би одоогоосоо илүү мундаг байх ёстой ч юм уу би одоогоосоо илүү одоо байгаагаасаа илүү мундаг байх ёстой, би илүү ухаалаг байх ёстой би ингээд иймч байх ёстой, тиймч байх ёстой гэд өөрийнхөө стандартыг ингээд тогтоосон. Тэгээ тэрэндээ өөрөө хүрч чадахгүй байгаа эсвэл энэ асуудал таны одоо сэтгэлийг яг дүүргэж чадахгүй байгаа энерги бол энэчнээс ажиглагдаж байна. Тэгээ ер нь бол яг одоо амьдралын замналын хувьд хэдүүлээ жоохон тийм одоо чаленжтэй, сорилттой үе дээр бол явж байгаа гэж харагдаж байна л да. Нилээн чухал үе бол явж байгаа. Гэхдээ энэ чухал үед хэдүүлээ жоохон эсэргүүцэл үзүүлээ. Тэрнээсээ болоод өөрөө нилээн юм бодлогошроод байгаа. Тэгээд таны хүснээр юм болж өгөхгүй байгаа нилээн бухимдалтай байгаа гэж орж ирж байна. За би Oracle үзэг бас татъя. Яг одоо байгаа асуудал нь ямар асуудал үүсээд байгаа юм бэ? Karmic relationship гэж гарч ирж байна. За дахиад нэгийг харъя. Coffee cup. За яг хэдүүлээ энэ асуудал дээр биш нилээн ийм одоо үеийн үр тэнцдэг, үеийн үрийг цэвэрлэх тийм одоо үйл явц бас
болоод байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудал бол нэлээд ийм үлийн үрийн холбогдолтой, кармик холбоотой байгаа харагдаж байна. Тэгэд үлийн үрээс ерөөсөө айх хэрэггүй. Та буруу зөрүү юм хийсэн гэсэн үг ердөөсөө ч биш шүү. Би тийм утгаар энийг ерөөсөө хэлэхгүй байгаа. Үлийн үр гэдэг зүйлээс ерөөсөө айх хэрэггүй. Таны санаа зөв, сэтгэл зөв явж байгаа тохиолдолд энэ бол тийм шийтгэл биш байдаг. Тэрийг нэгдүгээр санаарай. Юу вэ гэхээр зэрэг кармик тэ одоо энэ үлийн үрийн юм чинь ерөөсөө зүгээр танд хичээл заах гэж л байгаа зүйл байгаа. Та энэ зүйлийг өөрөө энэ хичээлийг би ингээд сурмаар байна. Энэ зүйл дээр би ингээд арт нь гармаар байна те, энэ зүйлийн арт би гармаар байна гэдэг сонголтоо одоо өнгөрсөнд хийчихсэн учраас энэ асуудлууд ингээд дэгдэж гарч ирж байгаа гэж ойлгож болно. Тэгээд яг одоо ингээд сонголт хийхэд айгүй хэцүү байгаад байгаа. Маш их бодлогоширж байгаа гэж харагдаж байна энэ асуудал дээр. За яг одоо бол ингээд айгүй тийм юу байх хэрэгтэй байна. Өөртөө айгүй тийм найзрахаг те, өөртөө айгүй тийм зөөлөн хандах хэрэгтэй байгаа үе дээрээ явж байгаа. Энэ үеэр та улам өөрийгөө чангалаад улам ингээд амар тийм одоо юу хэмтэй ингээд нэг юм жижиг сажиг юмн дээр хүртэл ингээд амар дэндүү их анхаарал өгөөлтэй ингээд энийг нь жингэх ёстой, тэрийг нь жингэх ёстой. Надад яг нэг юм ээжтэй уурын энерги орж ирээд. Ээжтэй уур гинэ. Ууртай ээжийн энерги орж ирээд байгаа хгүй ингээд тэг зарим ээжнэр нэг ингээд нөгөө нэг салфеткэн чи ингээ буруу ингээ жоохон буруу ингээ тавьсан байсан гэсэн ингээл уурлаа л те. Энийг ингээ зөв тавиач тэгээч ингээ гэл нэг ингэж байгаа яг нэг тийм өөнтөх хүний энерги чинь сажиглагдаад байгаа хгүй юу. Тэгэхээр яг team энергинд орцсон яваад байгаа гэж харагдаж байна. За King of Swords-ийн бодлын алдаа айгүй их байгаад байгаа. Энэ асуудал дээр бодлын алдаа айгүй их байгаад байгаа. Энэ асуудал дээр мөн энергийн алдагдaltaй байгаад байна гэж гарч ирж байна. King of Swords болон King of Wands хоёр хааны хүзэр маань хоёулаа буруу хараа гараад ирсэн байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ асуудал шүү дээ. Ерөөсөө таны бодож байгаа шиг тийм амар хэцүү том асуудал ерөөсөө биш заяа. Тэгэж амар их санаагаа зовоогоод ингээд асуудал биш. Та болохоор зэрэг нэг юм бодцоод тэр бодолд чинь энэ зүйл хүрэхгүй байгаа учраас те ингээд амар бухимдаад байгаа гэсэн тим энерги орж ирж байна. Одоо жишээлх юм бол юу гэдэг миний хүүхэд ингээ сайн сурахгүй, онц сурахгүй байна ч юм уу те, эсвэл ингээд надтай сайн ярилцаж чадахгүй байна ч юм уу. Эсвэл ингээ миний хийж байгаа ажил одоо миний санаанд хүрэхгүй байгаад байна. Уул нь юм чи ийм байх хэвээр те, миний найзууд ингээд байна. Ингээд юм болгоныг маш их өөнтөглөөд байгаа. Энэ бол ерөнхийдөө таны өөрийн чинь энерги эрчим өөрөө тийм айгу ядралттай, тэгээ айгу их бодлын алдаатай байгаагаас болоод байгаа зүйл. Тэрнээс биш яг энэ асуудал таны бодож байгаа шиг тийм хэцүү, дааж давшгүй, эсвэл амар санаагчин зоох асуудал ерөөсөө биш. Энэ зүйлийг ер нь бол зүгээр орхиж болох асуудал байна. Тэгээ орхичих юм бол цаг хугацааны явцад өөрөө шийдэгдчих асуудал байгаа байхгүй юу? Уг нь бол. Гэтэл хэдүүлээ ерөөсөө тэгж санаагаа амрааж чадахгүй байгаад байна л да. За. Тэгэхээр би одоо ингэж хэлсэн. Энэ асуудал дээр яг тодруулга өгнө үү? Энэ юутай холбоотой асуудал юм бэ? Нөхцөл байдлыг нь илүү тайлбарлаж өгнө үү? За, Six of Wands. The Artist буруу харж гарч ирсэн байна. За, дахиад нэг үзэл татъя. Devil үзэл гарч ирсэн байна. За, энэ асуудал болохоор зэрэг хэдүүлээ нэг тийм жоохон эгоны асуудал байгаад байна л да. Яг энэ асуудал дээр та одоо доторх сэтгэл доторчин байдаг одоо тийм эгоорхог бодлоод байгаа шүү дээ. Тэрэндээ хитрхи автаж тэрүүгээрээ ингээд залуурах хийгээд байгаа харагдаж байна. Жишээлх юм бол за ингээд дотор одоо юу дотор засалтаа гэрийнхээ дотор засалж дургу гэж бодъё заяа. Яагаад дургу байгаад байгаа вэ гэхлээр зэрэг таны бодлоор ингээд энэ гэр гэдэг зүйл бол юм үзэсгэлэнтэй байх ёстой те, шалан гялалцсан одоо юу н хөшгөний юм цав цагаан те, ерөөсөө ингээл нөгөө нэг юуных нь орных нь ингээл даавуу маав нь бүгдээрээ ингээл амар ямар ч ингээд үрчлээгүй те, ингээд амар тийм төгс гой байх ёстой. Инээс илүү гой байх ёстой. Гэтэл миний байж байгаа байдал, манай гэрийн байж байгаа байдал ингэж миний уурыг хүргэж जैन те, миний хүснээр байхгүй байна.
Манай нөхөр ингээ гэрээ завааруулдаг, хүүхдүүд ингээ гэрээ завааруулдаг гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү юм амар их бодоод байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Гэтэл гэр гэдэг зүйл чинь угаасаа л хүмүүс амьдардаг те, хүмүүс амьдарж байгаа газар тэртээ тэргүүл тодорхой хэмжээнд хүн амьдарсан нь мэдэгдэн те, нэг юм музей шиг байх боломжгүй гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү юм яваад байгаа байхгүй юу? Өөр тийшээ нүүмээр байдаг те, нүүж чадахгүй байгаадаа уур нь хүрээд байгаа. За яагаад нүүж чадахгүйдаа уур нь хүрээд байгаа вэ гэсэн чинь одоо жишээлх юм бол за Монголоос ингээ гадаад руу явах хүсэж байгаа те, үнэхээр амар хүсэж байгаа. Яагаад тийж амар хүсэж байгаа вэ гэдэг нь ингээд үнэхээр чин сэтгэлээсээ гадаад орныг зориод те, ингээл амар гоё өөрийгөө ингээл тэлээл, өөрийгөө хөгжүүлээл те, гадаад хэл сураал ингээл өөр одоо соёл моёлд нэвтэрч үзэх гэхээсээ илүүтэйгээр одоо манай Монгол болдгоо байхгүй юу. Ингээ Монголын те одоо төрийн тэргүүнүүд нь тийм юм, хүмүүс нь ийм тийм ийм те ингээл гудамжин ийм, төгжрэн ийм, утаан ийм гээл те ингээл бүр амар ийм бүх юмыг ингэж бүр дэндүү байгаагаас нь илүү толгойн дотроо бүр ингээд амар гүнзгий болгоод байгаа. Тим энерги чинээс мэдрэгдэж байна. Тэгээ яагаад энэ зүйл таны хүснээр болж өгөхгүй байгаа даа гэхээр зэрэг анханасаа таны энэ зүйлийг хүсэж байгаа тэр хүсэл нь өөрөө буруу суурьтай байгаа байхгүй те, ингээд дэндүү эго суурьтай байгаад байна гэсэн. Нэг юмнаас зогтаах гээд байгаа ч юм шиг те, нэг юмыг хаяад тэрийг бүгднийг ингээ хаяад нэгэнт муухай болсон юм чинь хаяад би ингээ шин зүйл рүү явъя гэсэн юм хүсэлтэй ч юм уу. Яг нэг тэгээд байгаагаас болоод энэ зүйл улам ингээ заваараад, улам ингээ удаашраад те, улам таны уурыг хүргээд та өөрийгөө бүр илүү юм гүнзгий нөхрүүл малтаад байна гэсэн үг. Ерөөсө тийм эрчим хэмжээ явж ийн л та. Тэг хүмүүст ингээд сайхан харагдмаар байдаг те, хүмүүст би ингээд гоё гэрээ гайхуулаад ч юм уу амьдарч байгаа орчноо ингээд гайхуулаад ингээд явъя гэхлээр зэрэг болохгүй байна гэсэн нэг тиймэрхүү, тийм учраас ингээд би энийг бүгднийг орхиод өөр тийшээ ямаар байна гэсэн ч юм уу те. Тэгээ энэ бол янз бүрийн нөхцөл байдал дээр таарж байгаа аахгүй тий. Одоо гэр бүлийнхэнтэйгээ уулзраа олцохгүй байлаа гэж бодоход гэр бүлийнхнийгээ хаяад өөр нэг тийшээ нүгээд явчмаар ч юм уу тий. Их нэртэйгээ нөхөртөөгөө найз охин найзлуутаагаа ойлголцохгүй байлаа гэж бодоход тэрнээсээ салаад өөр хүнтэй баймар ч юм шиг гэдэг юм уу тий. Ажил дээр ч гэсэндээ ялгаа байхгүй. Энэ миний хийж байгаа ажил бол давхан байхгүй тэнэг мэнэг те. Тэгээ тийм болохоор зэрэг би ингээ шал өөр юм хиймээр байна. Мэргэжилтэр ч ялгаагүй. Ингээ зөндөө олон нөхцөл байдал дээр яг энэ энерги болвол явах боломжтой гэсэн үг. Яг тийм юм явж байгаа гэж харагдаж байна. За тэгвэл одоо энэ дээрэн сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар зөвлөгөө өгөх вэ сахиусууд нь? 9 сава буруу арж гарч ирсэн. Queen of Pentacles буруу арж гарч ирсэн. За нэг үзэр доош унчлаа. Бисээ өөрөө харагдсан үгүй юу? За 4 сэлэм. За тэгээд 3 аяга. Тийм, ер нь бол таад бараг л ингээд ойлгоцсон бах гэж би бол бодож байна. За ерөнхийдөө юу гэж хэлэх нь бол жоохон ойлгомжтой. Нэгдүгээрт ингэж амар хичээхэ бол гэж байна. Та дэндүү ингээд нөгөө нэг юу яагаад байна. Одоо за би амар муухай хэлэх юм бол дэндүү анаалтаад байна. Ингээд хүчлээд те бүр хүчлээд ингээд юмыг хүчндээд ингээд одоо нэгэнт ингээд болох байгаа. Одоо надад нэг жишээ орж ирж байгаа. Жишээлбэл ингээд хүний нүүрнээр батаг гардаг шүү дээ те. Би амар тэнэгч авчлаа sorry. Хүний нүүрнээр ингээд батаг гарчдаг шүү дээ. Тэгээд тэрийг ингээд нөгөө нэг аль болох оролдохгүйгээр эдгэх хэрэгтэй байдаг та. Тихгүй бүр улам амар ингээд нөгөө нэг арьсаа ингээд шахаад бүр ингээд базаад цусыг гаргаад бүр ингээд амар болгоод байна. Яг тэрнтэй адилхан энерги гэж одоо аахгүй ингээ бүр дэндүү ингээ ухаад олон талаас нь бодож үзээ тэрэндээ улам бухимдаад тэгээд тэгээ тийхээ бойл гэж байна. Нэгдүгээр юмыг зүгээр байгаагаар нь орхиж сураа. Жохон байгаагаар нь байлгаж сур те. Жохон ингээ цаг хугацаа юмд олго, жохон төвчээртэй бай. Тэгэхгүй ингээ юм болгонд оролцож, юм болгонд ингээ гараа хүргэж те. Заавал ингээ гээд ах шаардлага байхгүй. Жохон цаг хугацаа олгочих юм бол энэ зүйл чинь өөрөө өөрийнхөө учрыг олоо явчихна гэдэг аахгүй. Тэгээ хэдүүлээ өөртөө болон бусдад амар тийм халамжгүй муухай хүүтэй хандаад байна. Тэгээ энийгээ та өөрөө халамжтай гэж бодоод байгаа ах. Одоо жишээлх юм бол ингээ хүүхд чинь даалгавраа хийхгүй байлаа гэж ботход те ингээд даалгавраа хийхгүй чи даалгавраа хийлдэ гэ. Даалгавраа хийж яхад нь улам ингээл загнаал хийгээд нэг дүүн авахаар нь улам загнаал бүр ингээд ерөөсөө зүгээр байгаа юмыг зүгээр орхичихгүй ингээ улам амар ингээд хөндрүүлээд хэцүү болгоод ингээд байгаа хгүй. Тэгээ эний чинь бол
та өөрөө хамгийн ихээр мэдэрж байгаа. Та өөрөөсөө яг энэ эрчмийг маш их мэдэрдэг гэсэн үг. Та өөртөө амар тийм шудраг бус хандаад байна гэсэн үг. Тэ ингээд хичээж байгаа, би одоо ингээд чадах гад те арт нь гарах гад ингээд хичээж байгаа энэ зүйлд цаг хугацаа жоохон хэрэгтэй. Баг зэргийн нэг юм уучлал, өршөөл те тайвшрал хэрэгтэй гэдэг ерөөсөө ойлгож чадахгүй улам л өөрийгөө бүр ингээд дэрэлдээд байна. Улам л энэ нүхийг ангаас нь том болгоод байгаа байхгүй. Ерөөсөө тэгмээргүй байна. Тэг жоохон амар гэж юм. Жоохон амраад өгөөч. Жоохон сэтгэлээ амраад өгөөч. Тэг ялч ч 4 сэлэн гарч ирж байгаа. Жоохон хүлээ. Тэг ингээд энэ асуудал дээр зүгээр цаг хугацаа олго жоохон хүлээ, жоохон төвчээртэй бай. Сэтгэлээ амраа, өөр юм анхаарлаа хандуул. Тэг гадаа гарч мэдгүй янз бүрийн ийш тийш аялал маяллаар явдаг ч юм уу. Нэг юм сэтгэлээс сэргээх юм хий, бүгдийг хай гэж байгаа байхгүй. Ерөөсө бүгдийг хай. Тэгэхгүй бол хэдүүлээ бүр өөрийгөө ч зовоогоод эргэн тойрныхоо хүмүүст ч ингээл уурлаж муурлал ингээд байна. Тэгэхээр жоохон болохгүй болвол одоо хэдүүлээ амар зовх гээд шүү, тий. Өөрийгөө дими зовоогоод шүү. Тэгээд 3 ай гарч ирж байхгүй. Тэгээ найз нөхөдтэйг уулз, гадуур орж гар тий нэг жоохон шоодож моддаг ч юм уу тий нэг жоохон тийхгүй болвол бүр хэдүүлээ өөртөөгөө бүр дэндүү амар ингээд чангалаад бүр тэгээд байна. Аль болох тийхгүй байх хэрэгтэй байна. За би бах юм уу аачлаа. За нэг Oracle хүзэр татъя. Энэ болохоор зэрэг ийм одоо Light Code Apothecary гэх энэ болохоор зэрэг амар тийм өндөр давтамжийн энергитэй хүзэр ахгүй юу? Маш өндөр давтамжийн энергитэй хүзэр юм сахиусан тэнгэр акаша гэдэг иймэрхүү юмны маш өндөр давтамжтай тийм хүзэр байгаа. Энийг хэдүүлээ татаж үзье. Энэ асуудал дээр юу гэх вэ? За a helping hand. За хүмүүсээс тусламж гуй гэж байна. Тийм хүмүүсээс тусламж гуй. Энэ дунд хэрвээ үнэхээр бүр энээсээ гарч чадахгүй ингээд зовоод байгаа хүмүүс байгаа бол юу яах хэрэгтэй? Тусламж хүмүүсээс хүсэх хэрэгтэй. Тусламж хүсэх гэхээр зэрэг хүмүүс ингээд амар өөр юм бодоод байдаг байхгүй юу? Одоо жишээлх юм бол те ингээд эргэн тойрныхноосоо одоо найзуудаасаа ч гэдэг юм уу те ингээд тусламж хүсэх гэдэг нэг зүгээр амар уламжлалт аргаар тийм л юм бодоод байдаг. Гэтэл тусламж хүсэх гэдэг нь өөрөө одоо жишээлх юм бол хэрвээ та үнэхээр гэрийнхээ ажил түрштэй байгаа бол гэрийн ийм цэвэрлэгч хүслэхийг хэлж болдог тий. Эсвэл ийм сэтгэл зүйн туслалцаа сэтгэл зүйн эмчээс авах ч юм уу. Тий. Хэрвээ ингээд үнэхээр хостойгоо уучраа олохгүй байгаа бол хосын сэтгэл зүйд очих ч гэдэг юм уу. Зүгээр гэртээ ингээд бэлэн хийсэн хоолны бэлдэц мэлдэц судалдаж авах гэдэг ч юм уу. Иймэрхүү юм бас байж болдог гэдэг бити мартаарай. Тэ. Тэгээд ер нь ингээд жоохон бусадтай хамтрах, тэ бусадтай ингээд ойлголцох дээр анхаарлаа одоо бол амар хандуулах шаардлагатай байгаа гэж гарч ирж байна. За дахиад нэг үзэр авъя. The 5 Pillars гэдэг энэ амар тийм чухал хүзэр гарч ирж байна л да. Тийм энэ 5 Pillars гэдэг нь болохоор зэрэг одоо ингээд 5 элементийг хэлж байгаа байхгүй юу те агаар, ус, гал, газар те за тэгээд нөгөө нэг хий гэд сүнс гэд. Тэгээд яг эднэр ингээ бүгдээрээ нөгөө нэг юм тэнцвэртэй байж иж хүн ер нь өөрөө айгу тийм тэнцвэртэй байдаг газартлахтай те санаа зовнох зүйлгүй юм баг. Энд чинээс надад юу орж ирж байна вэ гэхлээр зэрэг үндэс хүрдэн дээрээ жоохон ажиллаад өгмөр байна. Үндэс хүрд нилээн ийм юутай байгаа даа гэж харагдаж байна. Одоо тэнцэтгэл биш одоо тэнцвэргүй байгаа даа гэж харагдаж байна. Яг үндэс хүрдэн дээрээ жоохон ажиллаад үндэс хүрдэн дээрээ яаж ажиллах вэ гэхлээр зэрэг үндэс хүрдний бясалгал хийж болдог. Үндэс хүрдний бясалгал гэдэг таад өөртөө хайгаад үзээрэй заяа. За үндэс хүрдний бясалгал мөн дээрээс нь одоо йог энтер хийж болно. Тэгээд ер нь өөрийгөө газардуулах юм сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр нэрнгээсээ байгаль майгалдахгүй алхаад үз, тэ байгальд алхаад үз, сайхан хөрснөр одоо гадаа гой дулаахан болж байгаа юм чи хөрсөн дээр хөл нүцгэн алхаад үз, тэ нэг иймэрхүү юмнууд амар сайн хийх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээ үндэс хүрдний засал болохоор зэрэг бас хажуугаар нь энэ ахар суулныхаа тэнцээ юм улаан өнгийн лаасаагаад бариад заяа. Тэр дулаан элчийг ингээ мэдрээд
дулаан элчиг нэг ахар зуулан дээр ингэж барьж мэдрээ. Тэгэнгүүтээ дотроо яг юм улаан өнгийн одоо хүрд ингээд айгүй гоё ямар ч саацдуургүй маш хүчтэй сайхан гэрэлтээд эргэлдэж гин зэрэг төсөөлөд ингэж бясалгал хийж болдог. Ингээд нэг юм үндэс хүртний жоохон бясалгал янз бүр юм хийгээд үзэх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээ өөрийгөө жоохон тогтоож барих хэрэгтэй. Бүх зүйл окей гэдэгт итгэх хэрэгтэй. Яг одоогор болохоор зэрэг хэдүүлээ дэндүү их нөө айцтай байгаа даахгүй. Ингэхгүй л бол болохгүй. Тэгээ одоо хүүхэд маань онцрохгүй бол тэг чин ингэ чин. Тэгээ манай гэр ингэхгүй бол тэг чин ингэ чин. Би ийшээ явахгүй бол тэг чин ингэ чин гэд ингээд амар их айцтай байгаа даа. Яг энэ айдсан дээр эхлээд ажиллаад үзэх юм бол энэ асуудал чинь үнэхээр хэрвээ таны хүсэж байгаа зүйл мөн бол таны санснаар бүтэн. Яг одоо яагаад санснаар чинь болж өгөхгүй бүтэхгүй байгаа гэхэлэр зэрэг та дэндүү их юм бодоод байгаа учраас. За ийм мессеж ерөөхдөө гарч ирж байна манайхаа. Тэгээд тусалсан байх гэж найдаж байна. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ би юу асуух вэ гэхэлэр зэрэг за энэ асуудлын одоо бүр илүү гүнзгий те сүнсний юм одоо юу байна. Сүнсний даалгавар гэх юм уу? Одоо тэр үеийн өрийн холбогдолтой тэр юмнуудыг нь үзэж өгөн. За мөн дээрэс нь ер нь энэ асуудал хизээ шийдэгдэх вэ? Цаг хугацааны баримжаа асуух болно. За тэгээд энэ асуудал дээр бусад хүмүүсийн оролцоо байгаа бол тэр бусад хүмүүс юу гэж бодоод байгаа вэ? Ямар хуу хандлагатай байгаа вэ гэдгийг харнаа. Ийм 3 асуулт асуух байна. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртлүүлсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай дуртай морил та бүхнийхээ санаа зовоод байгаа асуудлын хариуг хэлж өгье. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалт хийх болно. Энергийн шалгалт хийх болно. Энергийн шалгалтын дээр болохоор зэрэг ерөнхийдөө яг таны тэр санаа зовж байгаа асуудлын талаар мэдээлэл авч байгаа гэсэн. Ой. За 8 гарч ирэх гэдсэн сайн. 8 таны санааг хэлж байгаа. За 8 хараа 2 шиг 8 хузар гараад ирсэн. За 9-ийн саваа гарч ирж байна. За энэ асуудал дээр танаас бол үнэхээр их хүч шаардж байгаа зүйл гэж харагдаж байна. Танаас энэ зүйл маш их хүч шаардж байгаа. Таны бүр ингээ хүчий чинь үнэхээр барж байгаа гэж харагдаж байна. Амар таны хувьд айгу хэцүү байдалд байгаа ингээд амар юу яцсан юм шиг гаццсан юм шиг те өстө яахаа мэдхгүй орхиод явчиж болохгүй те янз бүрийн олон талаас нь бодож үзэл үнэхээр хичээж байгаа боловч таны хүснээр чинь энэ зүйл болж өгөхгүй та маш их юм айсан ганцаардсан гансарсан маш хэцүү мэдрэмжтэй байгаа гэж харагдаж байна. Тэгээ сахиусуудны нэг чинь харж байгаа танд туслахыг маш их хүсэж байгаа таныг хамгаалж байгаа хайрлаж байгаа шүү. Тийм за энэ тэгээд миний бодлоор бусад хүнтэй холбоотой болоод явчих шиг боллоо салах уу нийлэх үү те энэ хүнийг би орхиод явах уу энэ хүртэл хичээсэн хичээл зүтгэлээ орхих уу яах уу те амар хэцүү байна үнэхээр их толгой гашилж гин юм хийгээд хийж чадахгүй гараас юм гарахгүй одоо бууж өгөх нь цаашаа юм бууж өгөхгүй байх нь цаашаа яах нь мэддэхгүй амар тийм атсан шалгаанд орсон байгаа харагдаж байна. Энийг чинь сахиусууд нь ойлгож гин тэ тантай хамт ингээд энэ таны мэдэрч байгаа мэдрэмжүүдийг мэдэрж гин таны ямар хичээснийг бас харсан анзаарсан тэгээд айгу хэцүү байгааг чинь маш сайн ойлгож байгаа шүү л гэж гаргаж ирээд байна л та. Тэгэхээр ерөөсөө л тийм байна. Салах уу нийлэх үү явах уу болох уу энэ хүртэл хичээсэн юм яах вэ хөө олон талаас нь мангар олон талаас нь бодож үзэж гин үнэхээр их хичээсэн байдаг те тэгээд яг нөгөө нэг одоо өхрийн сүлэн дээр хутаг гэдэг шиг юм зөндөө их юм хийчээд ингээд дундаас нь хайх гээд байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа байдаг. Тэг хаяхгүй явчих гэхлээр зэрэг одоо урагшлахад айгүй хэцүү байдалтай тий ингээд үнэхээр яах чаргагүй байдалд орчод байгаа харагдаж байна. За энэ хэсэг тантай таарж байгаа бол тэгэл яг зөв группээ сонгосон байна гэж үзээд өргөжлүүлээ сонсоорой. Энэ зүйл бол таны санааг зовоохоос гадна зөвхөн санаа зовохч гэлтэхгүй ингээд ерөөсөө бүр таны өдөр тутмын одоо бодлыг чинь маш ихээр эзэмдэж байгаа тийм өдөр тутмынхаа ажил амьдралтай юмнуудыг ингээ хийгээд явхад маш их садаа болж байгаа зүйл байна. Таны толгойн дотор ерөөсөө өстой жинхэнэ нөгөө түрээсгүй амьдарч ийн гэдэг шиг л бүр амар хэцүү байгаад харагдаж байна. За окей энэ дээр нь сахиусууд нь эхлээд болохоор зэрэг яг одоо ямар хуу байдалтай байгаад байгаа юм бэ гэдгийг хэлж өгнө жоохон контекст авъя.
За энэ бүр амар чанга байгаад байна уу? Уучлаарай манайхан хэрвээ амар чанга байвал уучлаарай. За жажмент хүзээ буруу гарч ирсэн. 5-ын зоос. За 5-ын зоос гарч ирж байгаад ерөөсөө гайхах алга. За дахиад нэг хүзэр татъя. За энэ хүзэр гарч ирэх чинь the sun. Окей. За энэ асуудал шүү дээ. Хитүүлээ жоохон энэ асуудлыг буруу шүүгээд байгаа гэж харагдаж байна. Тэг жоохон буруугаар хараад байгаа, буруугаар бодоод байгаа гэж харагдаж байна. Яг одоогоор болохоор зэрэг зүн совин нь таныг нэг тийшээ залаад байдаг. Юу н толгой нь бас нэг тийш нь залаад байдаг. Тэгээ дунд нь одоо ёстой жинхэнэ нөгөө хадан тавчуулах зайлууны зулцах шиг л ингээд амар хэцүү байдалтай байгаа даа тийм. Тэгээд ингээд ерөөсөө яг ганцаараа л энэ зүйлтэй ингээд зовоод байгаа юм шиг ийм мэдрэмжтэй яваад байгаа гэж харагдаж байна. Жажмент дээр би дахиад нэг тодруулах хүзэр авъя. Тийм та өөрийгөө яг ингээ ганцаараа гэж бодоод байгаа чинь хамгийн том асуудал байгаад байна гэж харагдаж байна. Та ерөөсө ганцаараа ингэж зовоогүй тантай одоо адилхан ийм байдалд байгаа хүмүүс маш олон. Мөн дээрээс нь одоо хэрвээ нөгөө тал чинь бас хүн байгаа болвол те одоо жишээлбэл та харилцааны талаар бодоод байгаа бол ямар нэгэн харилцааны талаар те хосын харилцаач бай, найзын харилцаач бай, гэр бүлийн харилцаач хамаагүй нөгөө тал чинь ч гэсэндээ яг тантай адилхан ингээд маш их ингээд энэ зүйл дээр бас санаагаа чилээж зовж байгаа. Танд тэрийг харуулахгүй байж магадгүй. Гэхдээ тантай маш адилхан айгуу тийм хэцүү байдалд байгаа. Тантай адилхан ингээд сэтгэлэн сэмэрж ингэж байгаа гэж аахгүй. Тэгээ та болохоор зэрэг өөрийгөө би л ингээ ганцаараа зовоод байна. Тэгээ би л юм хэцүү байдалд унчаад байна. Би л ингээд амар хэцүү байгаад байна энэ төр гэж бодоод байна. Гэтэл тийм биш. Та ерөөсөө ганцаараа биш. Тэгээ энэ зүйл бол уул нь бол удахгүй зүгээр болох асуудал байна өөрөө. Ер нь зүгээр болох асуудал байна. Энэ асуудал ер нь маш сайхнаар дуусна. Окей? Маш сайхнаар дуусна. Энэ асуудал үргэлжийн мөнхөд үргэлжлэхгүй. За twin flame ихэр дүлгэдэг хүзэр гарч ирж байна. Тэгснээ soulmate буруу гарч ирж байна. Вау. Гайхалтай. Тийм яалтчгүй хин нэгний талаар л асуусан болж таарад байна л да. Тэг хэдүүлээ яг одоо болохоор ямар хуу нөхцөл байдал байгаа вэ гэхэлэр зэрэг тий одоо би яг зааныхаа ханыг сонгох уу эсвэл зүгээр л нэг юм сүнсний найзаа сонгох уу ч гэдэг юм уу тий яг тийм асуудалд ингээд орчоод байгаа бололтой. Тэ би ингээд яг эсвэл энэ нь бүр ингээд ажил дээр ч гэсэндээ байж болно. Би яг сүнснийхээ зорилгоор явах уу аль эсвэл нөгөө хүмүүсийн зааж өгсөн замаар явах уу тэ гэдэг ч юм уу яг ингээд зүрхэн нэг юм хүсээд толгой нь өөр нэг юм хүсээд тэгээ тэр дунд ингээд яг л нэг юм гаццсан байгаа харагдаад байгаа байхгүй. Гэтэл тэгээд өөрийгөө яг ингээд би гав ганцаараа тэ ингээд амар хэцүү байдалд орцоо надаа маш хэцүү байна л гэж бодоод байгаа. Гэтэл энэ асуудалтай одоо нүүр тулаад явж байгаа хүмүүс маш олон. Тэгээ таны хувьд болохоор зэрэг энэ асуудал ерөнхийдөө маш сайхнаар дууснаа гэдэг аахгүй юу? Айгуу тийм happy ending тий аз жаргалтай төгсгөл байх боломжтой. Доотлын хүзэр болохоор зэрэг star хүзэр гараад ирсэн байгаа аахгүй юу? За би сан дээр дахиад нэг тодруулга авъя. Нарны үзэр дээр chariot үзэр. Тийм энэ асуудлыг та угаасаа давж гарах бүрэн бололцоотой боломжтой ямар ч асуудал байхгүй. Энэ асуудлыг та даваад гарч чадна. Сахиусууд чинь таны тэр чинь мэдчихэ таны потенциал, таны хүчтэй, таны бодол, таны одоо сэтгэлтэй тэр бүх юмнууд чинь одоо сахиусууд чинь нэвт шувт харж байгаа. Тэгээ таны потенциалыг мэдж байгаа учраас манай хүн ингэж явж байгаад яг зөв сонголтоо хийчих чадна даа гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй ба. Яг одоо яагаад ийм асуудал үүсээ таны сэтгэлийг ингэж ихээр зовоогоо, шаналгаа, санааг чинь зовниулаад байгаа вэ гэхлээр яг одоо хэдүүлээ нэг юмыг харж чадахгүй байгаа даа. Тэгээ тэр харж чадахгүй байгаа юм болохоор зэрэг ерөөсөө л яг би ингээд гав ганцаараа ерөөсөө хаашаач явж чадахгүй тэгээ ингээд ерөөсөө би одоо ингээд яг энчнэл ингээд байж ах хэвээр гэсэн байдлаар өөрийгөө төгжээд байна. Гэтэл энчнээс гарах арга замууд байгаа. Та энийг бас өөрөөр харах те өөрөөр сэтгэх боломжууд бас маш их байгаа аахгүй юу? Тэгэхээр энэ асуудал дээр сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх вэ? За би энэ judgment дээр эхлээд тодруулга авмаар байна.
Энийг би үлдээснэ тийм учиртай. Эхлээд Jasmine-сээр яг юу буруу хараад байна? 7-гийн сава 7-гийн сава Star хүзэр. За надад шууд 7-гийн савааг харсан чинь шууд ингээд мессеж ороод ирсэн. Юу вэ гэхэлэр зэрэг та заавал ингээд нэгийг сонгоод нөгөөг нь хаях ёстой гэж бодоод гэтэл заавал тийм байх албагүй. Тэр байтугай биш тэ бүр хоёр хүний дундаас нэгийг сонгох шаардлагатай болсон байлаа гэж бодъё заяа. Бүр ингээ хоёр хүний дундаас нэгийг сонгох. Тэгэнгүүт заавал тэгэх шаардлага байхгүй. Нэг нь таны зүгээр одоо насан туршийн сайн найз чинь болж үлдээд нөгөө нь таны хос болох боломжтой. Яг одоо үнэхээр тэгж сэтгэхэд тэгж харахад амар хэцүү байж магадгүй, бүр санаанд чинь буухгүй ч байж магадгүй. Гэхдээ тэгэх боломжтой. Тэгэх боломжтой. Амьдрал баялаг те юу ч тохиолдож болно. Тэгэх боломжтой. Ажил төрөл байлаа гэж бодоход та заавал одоогийнхоо ажлаас гараад шинэ ажилд орох албагүй. Тэ одоогийнхоо ажлынхаа хажуугаар тэр шинэ ажлаа хийгээд явж иж бас болж. Тиймэрхүү боломжууд байгаа. Заавал ингээд бүр нэг юм өөхс ихийн хоёрын дундаас сонгож байгаа юм шиг ингэж өөрийгөө айлгаад байна. Тийм учраас бүр амар хэцүү санагдаад байна. Гэтэл тийм биш, толгооноос жоохон гар. Боцноос ч олон сонголт байгаа. Боцноос ч олон хувилбарууд байгаа. Маш олон хувилбарууд байгаа. Маш олон хувилбарууд байгаа. Тэгээд маш олон сонголтууд танд байгаа. Та тэгж хатсан шалгаанд ороогүй, хатан төвчлөгсөн халиунууд зулцах болоогүй. Танд гарах гарц зөндөө байгаа. Яг одоо тэрийг харж чадахгүй байгаад байна. Нүд чинь хаагдчихад байна гэж харагдаж байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр нь сахиусууд нь одоо яг ямар зөвлөгөө өгөх вэ? Зөвлөгөө өгнө үү? Ace of Pentacles. Nine of Cups. Wow, дандаа гоё хүзрнүүд хүрчихэж байна. Wheel of Fortune буруу арж гарч ирсэн. За тэгээд 3-ын зоос буруу арж гарч ирсэн. За сахиусууд нь ингэж хэлж байна. Юмыг шинээр эхлэхээс битгий аа. Юмыг шинээр эхлэхээс битгий аа. Зүгээр it's okay. Бид нар чиний арыг чинь даагаад явж байгаа, чамайг хамгаалж байгаа. Юмыг шинээр эхлэхээс ерөөсөө аах хэрэггүй. Яг яагаад ингэж хэлж байгааг нь би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан л ингэж хэлж байгаа. Ta адын нөхцөл байдал те ийм юм хамааралтай болохоор тэгж хэлж байгаа байж магадгүй. Тэг ямар ч байсан ингэж хэлж байгаа хгүй. Бүх зүйл ингээд окей болно. Тэгээд юмыг шинээр эхлэхээс ерөөсөө битгий юмыг шинээр эхэллээ гэд те тэр өнгөрсөнд хийсэн бүх одоо хичээл зүтгэл тэр юмнуудаа үгүй болгож байгаа гэсэн ерөөсөө биш ээ. Төрөө нөгөө тэгж гарч ирээдсэн шүү дээ. Энерги шалгалт хэсгээр ингээд өдөө хүртэл хичээгээд явцсан юм аа ингээд талаар өрөх юм уу те гэд тэгж сэтгэж ерөөсөө болохгүй. Тэр чинь бас буруу бодол байгаад байна. Тэнцэнээс танд сурсан зүйлүүд 1000 байгаа. Тэр сурсан 1000 зүйлээ та ямар ч сонголт хийсэн бай аваад үлднэ. Тэр чинь хинж танаас булаад чадахгүй гэж байгаа байхгүй юу? Тэр зүйл талаар басан гэсэн. Ерөөсөө биш хитрхи хэдүүлээ нөө хар цагаанаар бодоод байна. Тийм биш. Маш олон сонголтууд танд байгаа. Тэгэд юмыг шинээр эхлэхээс битгий эцсийн дүндээ та өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээс сан тий би заримдаа нэг юм жоохон хуваа хичээсэн сонголт хийж болно гэдгийг ойлго. Ерөөсөө заримынх нь хувьд болохоор тэгж бодоод байхгүй би одоо энэ сонголтыг гаргачих юм бол ингээд ээж аав маань юу гэж бодох юм те их ах маань юу гэж бодох юм ч гэдэм үү багш маань юу гэж бодох юм нөхөр маань эхнэр маань юу гэж бодох юм ч гэдэм үү те ингээд баахан тийм бодоод байдаг. Гэтэл тийм биш. Ер нь бол хаяа нэг юм угаасаа л таал өөрийнхөө амьдралын эзэн таал өөрийнхөө амьдралаар амьдрах хүн нь өөрөө юм чинь өөртөө зориулагдсан бас нэг тийм заримдаа нэг юм хуваа хичээсэн те хуваа хичээсэн гэж хэлж болох үз тийм сонголтуудыг гаргахад окей. Тэгээд юу гэж хэлж байна? Одоо хувь заяанд итгээд даха болоо. Одоо миний хувь заяа л мэдж байгаа дөө өнтер гэж бодоод ах хэрэггүй. Хувь заяа хүн өөрөө шийддэг. Хувь заяа хүн өөрөө гаргасан сонголтуудаасаа хийсэн үйлдэлүүдээсээ ингээд шалтгаалаад энэ чинь ингэж зурагддаг зураг болохоос биш. Таныг төрөхөөс өмнө зурагдсан зураг байсан гэсэн үг биш. Тэгээ ингээд тийж хэлээд байгаа байхгүй юу? Хэрвээ та зүгээр л ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр одоо сонголт гаргахгүй зүгээр ингээд цаг хугацаа өнгөрчөөд л энэ асуудал өөрөө шийдэгдчихнэ гэж бодож ивэл үгүй ээ. Та өөрөө сонголтоо гаргах хэрэгтэй гэж харагдаж байна. Сонголтоо гаргах хэрэгтэй.
Тэгээ за ингээ хувь заяанда даатгах чаага. Инхим бол амар мангар үйлдэл хийх гээд байна гэсэн үг. Хувь заяа гэдэг чинь тийм ингээд нэг урьдчилан зурагдсан юм биш. Өнөөдөр та юу хийж гин, ямар сонголт гаргаж гин, ямар үйлдэл хөдлөл авч гин, тэрнээс чинь шалтгаалаад баяждаг зүйл болохоос тийм биш. Тэгэхээр хувь заяанда найдаа суугаад иж болохгүй, хүлээгээ суугаад иж болохгүй, өөрөө удирдлага бас гартаа аваад өөрийнхөө тэг хувь заяаг ингээд зураад ингэх хэвээр. Азанд найдаа суугаад иж болохгүй. Тэгээ хүн өөрийнхөө азыг өөрөө бүтээдэг. Тэрийг санах хэрэгтэй. Яаж өөрийнхөө азыг бүтээх вэ гэхээр зэрэг сайн сайхан юм бодож тэгээд одоо жишээлх юм бол сайхан ажилд орё гэж бодож байгаа бол 2-3 мянган CV компаниуд руу явуулах хэрэгтэй гэдэг ч юм уу тэр дундаас чинь нэг нь таныг сонгох магадлал өндөр гэдэг шиг. Яг тиймэрхүү байдлаар хүн өөрийнхөө азыг бүтээдэг. Тэгээд энэ буруу харчаад байгаа азийн тойргийг зөв харуулахын тулд та өөрөө юм хийх хэрэгтэй байна. Өөрөө сонголтоо гаргаж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. За тэгээд хамгийн сүүлийн мессеж нь болохоор зэрэг битгий ганцаараа байхаас гэж байна. Ганцаараа байхаас битгий. Энэ хугацаанд биш тэ ер нь ганцаараа цагийг өнгөрүүлэхээс битгий. Та ганцаараа цагийг өнгөрүүллээ гэд жинхнээсээ ойр ганцаараа гэсэн үг ерөөсөө биш. Ерөөсөө биш. Тантай адилхан яг ийм энерги эрчмийг тулаад явж байгаа хүмүүс бүр зөндөө таны бодсноос хамаагүй олон байгаа. Тийм учраас бид нар ч бүгдээрээ хоорондоо холбоотой шүү дээ сүнслэг талаараа. Тэр шиг ингээд та хичнээн ганцаараа цагийг өнгөрүүлж исэн ч гэсэндээ яг ойр ганцаараа гэсэн үг биш ээ. Тэ? Захиус ууц чинь тантай хамт байгаа, бурхан ертөнцийн тантай хамт байгаа. Тэр байтугай дэлхий дээр өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийн энерги ч гэсэндээ тодорхой хэмжээнд биднэрт баг багаар нөлөөлөд байждаг. Тэгээд яг тийм учраас ерөөсөө ингээд ганцаараа байхаас битгий, ганцаараа юм хийхээс битгий. Энэ дунд ингээд би энэ хүнээс салчсан бол ингээд гав ганцаараа яах юм бэ гэж бодоод байгаа л тэрнээс битгий. Би яаж ганцаараа ажиллах юм бэ гэж бодоод байгаа хүмүүс бол бас тэрнээс битгий. Тэр бол айх зүйл биш. Яг одоо бол ингээд нэг юм жоохон чимээгүй те өөрөө өөрлөгөө ингээд хандаад ингээд суухад бол тохиромжтой үе. Тэгж харагдчихээн. За Oracle үзэр дахиад татъя. Not today. Өнөөдөр биш гэсэн үзэр гарч ирсэн байна. Karmic relationship. Ерөөсөө юу яхаас одоо хэдүүлээний юмнаас жоохон бас ингээд цааргалаад байгаа гэж гарч ирээд байна л да. Юмнаас цааргалаад нөгөө нэг хэцүү яриануудыг хийхээс айгаад гэдэг ч юм уу те ингээд байгаа. Тэгээл ингээд нэг юм аргацаагаал өдөр тутмыг аргацаагаал ингээд байгаа гэж харагдаж байна. Эн чин эргээд танд амар их лай удаад байна. Тэгээ үнэхээр шийдвэрлэх асуудал байгаа бол эртгэн шиг тэрийг ярилцах хүнтэйгээ ярилцаад шийдвэрлэчихээ. Тийм тэгэхгүй бол ингээд өөрийгөө улам заваагаад байна гэж харагдаж байна. За дахиад нэг Oracle үзэр татъя. За энэ болохоор зэрэг Light Code Apothecary гэдэг айгүй тийм өндөр давтамжийн энергитэй хөзөр байгаа. Акашийн товчоноос мэдээлэл татдаг. Маш өндөр давтамжийн энергитэй байгаа. Тэрнээс мэдээлэл авъя. За Freely Journal. За яг одоогоор нь шүү дээ тий. Ер нь ингээд гоё тэмдэглэл хөтлөх таадад айгу хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Тэмдэглэл хөтлөх бодлуудаа ингээд сайхан цаасан дээр буулгах тиймэрхүү юмнууд хийхэд айгу зүгээр. Бас дээрээс нь шүү дээ хэрвээ та хин нэгэнтэй ингээд одоо ямар нэгэн зүйл хийх одоо харилцах шаардлагатай байгаа бол тэрийг бичгээр бас харилцах боломжтой юм биш үү? Бичгээр харилцвал маш танд сэтгэлд чинь арай амар тусах болно тий хүнд захаа бичдэг ч юм уу эсвэл имэйл бичдэг ч юм уу тэгэх боломжтой. Бас дээрээс нь шүү дээ хэрвээ энэ дунд ийм янз бүрийн өргөдөл гаргах шаардлагатай хүмүүс байгаа бол тэрийг хийгээрэй гэж сахиусууд нь зөвлөж байна. Өргөдөл гаргах тий одоо нэг бичгээр ямар нэг юм хийх шаардлагатай байгаа бол тэрийг яг бичгээр хийхэд бол айгүй тэр чинь айгүй өндөр үр дүнд таныг дагуулах боломжтой байгаа харагдаж байна уу? Эерэг үр дүнийг бол авчирч өгөх боломжтой байгаа харагдаж байна.
За ерөнхийдөө иймэрхүү мэдээллүүд энэ удаагийн уншлагаас нь гарч ирлээ. Тэгээд одоо болохоор би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр зэрэг энэ асуудал дээр бүр ийм сүнсний холбоос юу байна вэ гэдгийг харж өгнө. За нөгөө талаас болохоор зэрэг энэ twin flame, soulmate, karmic relationship гэдэг 3 юм гарч ирсэн баггүй юу? Заяаны хань, сүнсний найз болон үеийн өрийн харилцаа гэдэг 3 яг ийм харилцаа, сүнслэг харилцаа гарч ирсэн. Энэ 3 дээр толгойн нэргээд байгаа хүмүүс байгаа бол тий 2 хүний дундаас нэгийг нь сонгох эсвэл ингээд салхуу нийлэх өнтер гэдэг тим юм асууж байгаа эсвэл тэрэнд санаа зовоод байгаа хүмүүс байгаа бол тэрэн дээр нь би бас нэмэлт тодруулга авч өгье гэж бодож байна. За тэгээд ер нь ингээ бусад хүний оролцоо энэ асуудал дээр хэр байгаа вэ? Тэр нөгөө хүмүүс чинь эсвэл нөгөө таны харьцаж байгаа газар чинь гэдэг юм уу? Ямар одоо хариу өгөх вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна. Хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг авахыг хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлтөөсөн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээ хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяр таа. За 3 дугаар группийн маань уншлагатай тустай морил та бүхнийхээ санаа зовж буй асуудлын хариултыг авахд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ нэргээ шалгалт хийцгээе. За нэргээ шалгалтаараа болохоор зэрэг энэ санаа зовж байгаа асуудалтай холбоотой мэдээлэл хавлан. За энэ яалтчгүй гарч ирэх гэдэг ташуу байна. Татчихъя. За Page of Cups буруугаар гарч ирсэн байна. Окей. Энэ санаа зовж байгаа асуудал нь болохоор зэрэг бас нэг юм ямар нэгэн сонголттой холбоотой бололтой. Тэгээ сонголт хийх гээд тэгээ санаа зовоод яг алийг нь сонгуул зөв, алийг нь сонгуул буруу юм болоо гэд маш их санаа зовоод байгаа харагдаж байна. Заримынхаа талаар зарим нь болохоор зэрэг ингээд за нэг сонголт нь болохоор зэрэг амар тийм одоо сериозны гэх юм уу? Эсвэл нэг юм хүмүүсийн мэддэг зам гэх юм уу? Одоо юу мэрэгчлэрээ ажиллах уу эсвэл хоббигоор ажиллах уу гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү юм дээр санаа зовоод байгаа байж магадгүй юм. Нөгөө талбараас болохоор зэрэг бас харилцаатай холбоотой байж болохоор харагдаж байна. Тийм харилцаа алийг нь сонгох уу гэд эсвэл тэхүү инхүү өндрийг гэд амар их тиймэрхүү юм бодож байгаа харагдаж байна. Бас нэг тал нь болохоор зэрэг за би энэ асуудлыг ер нь ингээд давж гарч чадах болов те дуустал нь явж чадах болов гэсэн тийм айдас байгаад байгаа. Тэрнээсээ болоод нэлийн их санаа зовнод байгаа. За ийш тийшээ нөөж суух виз мэдтэй холбоотой зүйл байж бас магадгүй сүйх тэрэг гарч ирсэн учраас сүйх тэрэг маань болохоор зэрэг ханах тийшээ явахыг ерөөхдөө харуулж идэг те. Тэгэхээр бас яг тийм нэг юм сүйх тэрэг мэрэгт бишээ ер нь нэг юм тэрэг машин шинтэй бас холбоотой асуудал байж магадгүй. Эсвэл ингээд ийш тийшээ явах тий явдал суудлын асуудал санаа зовоод байгаа ч магадгүй. Аавын талын хин нэгэн санаа зовж байгаа бас байж магадгүй харагдаж байна. Emperor гарч ирсэн. Аавын талын эсвэл эрэгтэй хүн нөхөртөө ч юм уу санаа зовоод байгаа бас байж магадгүй. Өөрчн юу байна? Ажлын одоо нэг тийм тушаал мушаалтай бас холбоотой санаа зовоод байгаа юм байгаа байж магадгүй харагдаж байна. Тийм. За эдгээрээс аль нэг нь таарсан бол зөв группээс сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлээ сонсоорой. За одоо болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө энэ байдал асуудал дээр нь болоод байгаа үйл явдлыг ер нь юу болоод байгаа юм бэ? Ямар энерги яваад байгаа юм бэ гэдгийг харъя. За. За 10-ын аяг 3 гарч ирсэн. 9-ийн сэлэн 3 гарч ирсэн. 2-ын зоос тэгэнгуута 5-ын саваа гарч ирсэн байна. Тэг ялцчгүй гэр бүлдээ санаа зовоод байгаа хүмүүс байгааж магадгүй. Ер нь гэр бүлийн асуудал үүсээд тэгээ тэрэнд ингээд амар янз бүрээр бодож үзээд олон талаас нь бодож үзээд сүүл рүүгээ нойр мойр хүрхээ болоод байгаа ч юм уу те. Тиймэрхүү асуудал гараад байгаа л та. Тэгээ бас жоохон хил амтай байгаад байгаа харагдаж байна. Энэ асуудал хил амтай жоохон тэмцэлтэй байгаад байгаа харагдаж байна. Ямар ч үсэн ингээд энэ асуудлыг тойрсон юм янз бүрийн ярилцлага амирх болоод байгаа. Заавал ингээд хэрэлдээд байгаадаа биш. Ер нь ингээд хүмүүс амирх санал зөрөлдөд байгаа асуудал бол энэ чинь айгүй харагдаж байна. Тэгээ энэ дунд болохоор зэрэг та дунд нь нэг юм
дундлыг ингээ баримтлах гад те дипломатч байх гад үзээд байгаа. Тэрнээсээ болоод бүр ингээ амар стресстэй, санаа зовноод, шүүн унтаж мундахтаа хүртэл энэ зүйлээ ингээ бодоод байгаа харагдаж байна л да. Тий. За ингээд цагны үзүр гарч ирсэн байна. Дахиад нэг Oracle үзүр татъя. Hand of Cards. За ингэж байна манайхаа. Энэ асуудал чинь үү штэ те. Яг одоо бол та ингээд амар мянга бодоод, мянга ингээд наашаа цаашаа олон талаас нь бодоод, зохицуулах гэж оролдоод, дипломатч байх гад хичээгээд үзээд энэ асуудал бол нэг шийдэгдээд ах асуудал бол биш ээ гэж аахгүй. Тэгээд таны хувьд яах хэрэгтэй гэхлээр зэрэг жоохон цаг хугацаа энэ зүйлд өгөх хэрэгтэй байгаа харагдаж байна. Цаг хугацаа өгөөд энэ зүйлийг дахиад шинэ мэдээлэл гарч ирж арай нэг юм жоохон боловсроод ингэх тийм цагийг нөх шаардлагатай байгаа гэж харагдаж байна. Жоохон хүлээх шаардлагатай байгаа гэж харагдаж байна. Тэгэхгүй ингээд шууд ингээд те гинт ингээд ер нь хүмүүст хамаг хөзрөө харуулад бол хэрэггүй гэж гарч ирээд байна. Одоо юу гэдэг бас ингээд ажил төрөл мөрөл дээр ч гэсэн ялгаагүй зэ та ингээд хүнд ингээд хамаг юмаа ингээд шууд хилээд те ингээд одоо шууд ингээд ярилцаад ойлголцчих гэхлээр зэрэг шууд энэ бол ярилцаж ойлголцох асуудал биш байгаа байхгүй. Энэ асуудал бол ингээд угаасаа та нэг юм ярьсан ч гэсэндээ цаанаас нь дахиад нэг одоо тэр хүний талаасаа зөв мэдээлэл орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд бүр та амар их юм яриад ч юм уу те ингээд ах шаардлага бол байхгүй. Хэрвээ та ингээд те хүмүүст хамаг юмаа хилээд ингээд өөрийнхөө юу бодож байгаа ер нь юмнуудаа ингээд харуулчих юм бол жоохон юу яах гээд байна. Нөгөө талаас ч бас ингээд дахиад им одоо түлхэц ингэж орж ирнэ гэсэн үг. Дахиад таны юуг одоо бодлыг ч юм уу те таны ярьж байгаа амийг ницаасан ийм юм орж ирэх магадлал маш өндөр. За би энэ 5-ын саваа дээр нэг тодруулга аваа. Шууд гараад ирлээ. 7-гийн зоос. Тэгээ энэ дээр ингээд жоохон цаг хугацаа жоохон суух хэрэгтэй байгаа харагдаж байна. Энэ асуудал дээр та бол одоо энэ чинь наанаас нь ингээд амар их юм хийж чадахгүй заяа угаасаа. Тэгээд хитрхи их юм угаасаа хийгээд хамаг юмаа хүмүүст ингээд бодол модал хамаг юмаа хүмүүст хилээд бол жоохон хэрэггүй байгаа харагдаж байна. Жоохон ингээд юм боловсрч дуусгахыг хүлээх хэрэгтэй байгаа. Жоохон цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тэгээд зүгээр яг тухайн үедээ одоо энэ өдөр те тань өнөөдөр ямар асуудал тулгарч байна тэрийгэ шийдээд яв. Тэгэхгүй энэ асуудлын бүр яг эхийг нь олох гээд голыг нь олох гээд ингээд амар хичээгээд ингийн бол нэг сүртэй амар гоё тийм сайхан шийдэл болж орж ирэхгүй байх магадлал өндөр. Тэрний оронд та зүгээр нэг олон юм хийлгүүгээр зүгээр яг сууж авах хэрэгтэй байгаа харагдаж байна. 4-ийн зоос гарч ирж байгаа байхгүй ингээд өөрийнхөө үзэл бодол дээр ингээд ерөнхийдөө жоохон бат суугаад байжсэн нь дээр. Тэгэхгүй ингээд хүмүүст ингээд хамаг юмаа хилээл те би ингэж бодож байна би ингэж бодож байна тэгсэн болохоор чинь тэгсэн байхгүй гэл ингээд бүр амар олон юм яриад ингээд ах тусам улам энэ зүйлийн асуудал чинь ингээд амар ядаргаатай шал хэрэггүй ингээд дими одоо байгаагаас илүү томрох гээд байгаа гэх юм уу да энэ асуудал. Тэрний оронд зүгээр ингээд жоохон суугаад юмс юу нь яаж өрнөхийг жоохон ажигласхийгээд байжсэн дээр таныг бол бодлоо өөрчлөөд бол хэрэггүй гэж харуулж байна. Бодлоо өөрчлөөд одоо ингээл амар нэг тишээгээ ингээл шарваал ч юм уу те тэгэх ерөөсөө шаардлага байхгүй. Зүгээр ер нь бол нэг юм жоохон суугаад ажиглаад хүлээгээд байжээ. Тэгжээт л юмс ингээд эхнээсээ жоохон тодорхой болоод хүмүүс одоо энэ асуудалд өөр хүмүүс оролцож байгаа бол тэр хүмүүсийн оролцооны гэсэндээ учир нь бас ингээд жоохон тайлагдаад тэр хүмүүс гэсэндээ одоо таныг арай илүү ойлгох тийм зай гарч ирнэ гэх юм уу. Тэрнээс биш яг одоо бол ингээд шууд л ингээл амар хүмүүстэй ярилцаал ч юм уу те энэ асуудлыг ингээл амар шийдий гэл амар дайрах юм бол нэг олигтой тийм ерөөсөө үр дүн бол гарч ирэхгүй байх гэдэг харагдаж байна. Тийм тэгж харагдаж байна. За сахиусууд нь энэ талбар дээр нь ер нь ямар хуу зөвлөгөө өгж байгааг хэдүүлээ харцгаая. За амар олон үзэр гарчлаа. Нэг нэгээр нь татъя сахиусуудаа нэг нэгээр нь татъя. За strength үзэр түрүүн яг харагдаа. Хүзэр хаалж байхад харагдадсан.
За дөрвийн аяга тэр дөрвийн хүзрүүд амар ихээр гарч ирээд байхгүй тэгснэ Temperance буруу хараа гараад ирж байна. За дахиад нэг хүзэр татъя. 5-ын аяга. Тийм. Тэгэхээр таныг одоо яг ингээд шийдвэр гаргах гээд байгаа бол шийдвэр гаргахаа жоохон хүлээчих гэж байна сахиусууд нь. Жоохон шийдвэрээ төр жоохон хүлээчих. Жоохон байж агаад асуудлууд ерөнхийдөө ингээд тодорхой болоод цаг хугацаа явах тусам асуудлууд илүү тодорхой болох төрлийн асуудал байгаа хгүй таны энэ асуудал чинь. Тэгэхээр яг тэгэж юу яагаад хүлээгээд тэгж жагаад ер нь юу болохыг ингээ харнаа тий. Тэгэхгүй та одоо ингээ төвчээрээ алдаад гинт ингээд янз бүрийн амар огцом асуудлууд хийчих юм бол тэрэндээ дараа нь харамсах гад байна 50 аяг гарч ирсэн. Тэрний оронд сайхан суугаад ерөнхийдөө одоо өнөөдөртөө болж байгаа зүйлсээ бодоод тий өдрөдөртөө гарч ирж байгаа асуудлуудыг одоо шийдвэрлээд явжээ. Тэгээ та болохоор зэрэг яг одоогоор нэг юм өөрийгөө амар хүчгүйгээр мэдрээд байгаа гэж зохиосууд нь харуулж байна. Гэтэл таад маань бол айгүй хүчтэй. Энэ асуудлыг та өөрийнхөө талд эргээр одоо шийдвэрлэх бүрэн боломжтой. Тэрийгээ яг одоогоор харж чадахгүй байгааг улмаас ингэж амар их санаа зовноод байна. Ингээд санаа зовнох хэрэггүй гэж байгаа хгүй. Таад маань бол айгүй хүчтэй яг юм зөв юм санаж бодож явж байгаа л тохиолдолд энэ зүйл чинь таны одоо зүг эргээр одоо эргэх бүрэн боломжтой байгаадаа харагдаж байна. За би дахиад нэг асуулт асууя. За энэ удаадаа юу гэж асуух вэ гэхлээр зэрэг ерөнхийдөө цаг хугацаа явахаар зэрэг юм сарай тодорхой болно гэдэг байгаа шүү дээ. Тэр нь яг ямархуу байдлаар харагдах юм бэ те ямархуу байдлаар одоо энэ асуудал ингэж өрнөх юм бэ гэдгийг бид нарт хэлж өгнө үү? За Page of Pentacles гарч ирж байна. Газрын зураг гараад ирж байгаа надад бүр айгүй гой санагдаж байна. За тэгэнгუутаа Fool хүзэр буруу гарч ирсэн. Judgment хүзэр гараад ирж байна. За гой. За тэгэнгуутаа Knight of Swords буруу хараа гараад ирж байна. Окей. За тэгэхээр зэрэг үстэй манайхаа энэ асуудал дээр жоохон хүлээгээд байж итэл юу яана гэж байна. Ерөнхийдөө яг юу хийх ёстой вэ гэдэг чинь айгүй тодорхой болоо цаанаасаа нэг юм дуудлага ороод ирнэ. Тэгээ ер нь сахиусууд нь гэж хэлээд байхгүй. Яг одоогийнхоо явж байгаа энэ замыг бол нэг амар хүчтэйгээр өөрчлөөд та шаардлага бол гарахгүй. Таад бол угаасаа айгүй зөв замаараа явж байгаа, зөв зүйлээ хийгээд явж байгаа гэдгийг бол баталж байна. Тэгээд тийм учраас ингээд энийг бүр ингээд тэр чигт нь орхиод би шин юм хийчих гэж бодох бол хэрэггүй заяа. Тийм шин юм эхлүүлэх гэж яарад ах хэрэггүй. Зүгээр яг одоохоо явж байгаа замаараа тайван явчих. Ерөөсөө дундаас нь битгий хай, дундаас нь битгий гинэт ийш тийшээ ургаж шарав те. Яг зүгээр одоо хийж байгаа юмнуудаа хийгээд төвчээртэй бөгөөд дуулууртайгаар явж бай. Тэгжээтэл дараагийн чинь ингээд нөгөө замаа ингээд алхах тусам дараагийнх нь явах зам нь илүү тодроод гараад ирнэ. Яг одоогоор харагдахгүй байгаа. Тэгээ тэрнээс болоод ингээд амар сэтгэлээр унаад байгаа те. Амар их санаа зовноод байгаа гэж чинь бол ойлгож байна. Гэхдээ энэ зам болвол ийм логик сэтгэлгээгээр гарч ирэх зам биш. Энэ бол айгүй тийм одоо учир битүүлгээр гарч ирэх шин зам байгаа даахгүй. Жишээлх юм бол одоо би юу гэж хэлмээр юм бэ? За ингээд энэ асуудал дээр би амар санаа зовоод байна. Тэ ингээд тэгцэн ийм нөхцөл байдал ингээд үүсчээд байна. Цаашаад яахан тодорхойгүй болохоор ингээд надад айгүй хэцүү байна гэд бодоод байгааг чинь сахиусууд чинь бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ таад яг ингээд нэг одоо хэсэг цаг хугацааг өнгөрүүлж тэ одоохоо хийж байгаа юмыг өрүүлжлүүлж явж иж тэрний үр дүнд дараагийн зам нь тодорхой болно. Дараагийн таны одоо хийх ёстой юм чинь таны зүрхэнд чинь ингээд айгүй тийм ойлгомжтой болоод ирнэ. Гэхдээ энэ нь ингээд таны одоо бодож олох зүйл биш байгаа байхгүй. Ингээд замаараа явж идэл боломжууд нээгдээд шинэ хүмүүстэй танилцаад гэдэг ч юм уу те ингээл юм янз бүрийн юм олж сонсоод мэдээ зэдэнүүд олж сонсоод ингэж идэл энэ зүйл юм айгуу тийм одоо хувь заяаны ч юм уу тохиолоор ч юм уу те нэг тийм айгуу тийм тохиолдлоор цоо шинээр орж ирэх зүйл биш. Яг одоо бол та энэ боломж гаргалгааг бол харах боломжгүй байгаад байгаамаа. Гэхдээ энэ бол таны явж байгаа зам дээр ч ингээд бэлэн байж байгаа зүйл. Тийм учраас зүгээр л яг одоо бол ингээд өнөөдрийнхөө юмнууд дээр санаагаа зовоогоод тэ өнөөдрийнхөө хийх ажлуудыг сайн хийгээд өнөөдөр сайн хоолундаа сайн идээд тэ дасгал хөтлөөний хийгээд гэдэг ч юм ингээд бидний хийх ёстой бах юмнууд байдаг штэ. Тэднэрийгээ сайхан хийгээд явж бай. За
Тэгээд явж итэл чинь угаасаа дараагийнх нь юм нь гараад ирнэ. Одоо гинт ингээд амар айснаа ч юм уу те аль эсвэл ингээд санаа чинь зовсноос болоод санаа зовнилоо дийлхэ байгаад ингээд гинт өөр хөдөлгөөн хийгээд эсвэл ингээд дундаас нь энэ зүйлийг хайж майд ингэж бол болохгүй. Урагшаа тэмүүлдгээрээ тэмүүлээд чиглэлдгээрээ чиглээд явж итэл дараагийн юм нь угаасаа ороод ирнэ гэдэг байгаа байхгүй. Ерөөсөө гол юм нь тэр одоо харагдаж байна. За энэ яг юу орж ирэх юм бол тэрийг нь биднэрт хэлж өгөөч. High Priestess гарч ирж байна. За дараагийн хузар болохоор 7-гийн аяг. Тийм. За окей. Яг санаагаа зөв байлгах хэрэгтэй байгаа харагдаж байна. За санаагаа зөв байлгаад тэгээ ер нь бол таад маань зөвл юм хүсэж бодож явж байгаа шүү дээ. Тэрэндээ өөртөө айгу итгэлтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө би ингээд зөв замаараа явж байгаа, зөв юмаа бодож санаж явж байгаа гэд тэрэндээ амар итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд явж итэл таад маань өөрсдөө энэ боломжуудаа айгу сайн дуудаж чадж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэхийн тулд ерөнхийдөө энэ өөрийнхөө зүүн совин мовинг аягуулсан ашиглах хэрэгтэй. Өөрийнхөө энерги талын зүйлсийг сайн ашиглах хэрэгтэй. Зөвхөн логик тархаараа бодоол те за ийм арга зам байдаг гэсэн за ингэж болно гэл ингээл логикороо тархаараа бодоод авах биш айгуу тийм зүрхээрээ мэдэрч энэ зүйл дээр бол хандах хэрэгтэй байгаадаа харагдаж байна. Тэгээд явж идэл таад маань өөрсдөө яг энергийнхээ хүчээр ингээд янз бүрийн шин боломжууд те янз бүрийн ийм одоо өөртөө хэрэгтэй байгаа зүйлсийг ингээд дуутчихж байгаа байхгүй. High Priestess ч юм бол юмыг хүлээж авах энергийг ярьж идэг. Яг тэгж тэгэд таадаг болохоор зэрэг ингэж юм л да. Ингээд байж идэл яг нэг юм тэгээ та ингээл өөрийгөө бодоол энэ асуудал дээр ингээл одоо санаагаа зовноогоолж явах зүгээр фокусаа анхаарлаа хандуулаад ингээл яг урдах юмаа хийгээд ингээд явж итэл яг тэр боломж чинь ингээд гаднаас шууд ороод ирнэ гэж аахгүй. Хин нэгэн хүн танд ийм боломж бариад орж ирэх болно. Тэгээд ийм боломж байгаа шүү, ингэж болно шүү гэж танд арга замыг зааж өгч арга замыг нээж өгөх болно. Хин нэгэн хүн тэгээд тэрүүгээр нь ингээд одоо тэрнийхэн дагуу ингээд яг тэр замаа сонгоод ингээд явж чадах юм бол энэ зүйл айгүй гоё бүтэх боломжтой байгаа харагдаж байна. За ер нь үр дүн нь ямар байгаа вэ сахисуудаа үр дүн нь ямар байгаа вэ энэ асуудал. Death хузар гарч ирж байна. За Five of Cups гарч ирж байна. Хоёрын аяг буруу арж гарч ирж байна. За дахиад нэг хузар татъя. Тэнгуудаа 5-ын сэлэм гарч ирж байна. Энэ асуудлын үр дүн биш үү те? Таны бодсноос жоохон өөр байж магадгүй. Гэхдээ л одоо таны сайн сайхны төлөө таны одоо яг таны одоо өөрийн чинь хөгжилд зориулагдсан байх болно. Яг танд хэрэгтэй зүйл байх болно гэж харагдаж байна. Тэгээ энэ зүйл яг таны одоо төсөөлж байгаагаас айгүй өөр үр дүн ирнэ. Гэхдээ энэ нь эцсийн дүндээ бол мэдээж хэрэг сайн зүйл ах болно. Хамгийн доотлын үзэр болохоор зэрэг lovers үзэр гарч ирж байна. Тэгээд энэ одоо асуудлыг шийдэж байх хугацаанд ерөөсөө өөртөө амар тийм шудраг бус ч юм уу те муухай хандаж ерөөсөө болохгүй. Өөртөө айгу зөөлөн хандах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд бас нэлээд юм танаас бас шаардах болно гэж аахгүй. Одоо хичээл зүтгэлж байна уу те төвчээртэй байх цаг хугацааг нь ингээд тохироог нь бүртхийг хүлээх гэх танаас юм нэлээд юм одоо янз бүрийн юм сорилтуудыг бол шаардж байгаа харагдаж байгаа. Тэгээ энэ хугацаанд энэ аян замналаар явж байхдаа энэ асуудлыг бүтээхийн тулд те өөртөө эргээр ингээд гоё эргүүлэхийн тулд айгүй тийм өөртөө зөөлөн хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай 3 дугаар группийнхэн маань ер нь ингээд юмс жоохон бүтгээ болоод ингээд эренгууд айгүй тийм одоо ууртай гэх юм уу жоохон тих гээд байдаг гэж ингээд бухимдуу болоод тэгээд өөрийгөө ингээд амар зүхээд эхэлдэг. Тэгээ өөрийгөө амар буруутгаад эхэлдэг төрлийн хүмүүс байгаад байна л та. Ингээд өөртөө л бурууг өгөөл тэгээ асуудлууд нь ингээд цаанаасаа л ийм болцоод хахад чинь ч гэсэндээ ингээд би л өөрөө текстээс би л ингэстээс ингээд өөртөө ингээд дандаа амар хатуу хандаал уурлаал яараал сандраал амар их тэгээд байдаг. Тэгээ энэ асуудал бол танаас маш их төвчээрийг шаардах асуудал байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас яг тэрэндээ анханасаа ингээм амар бэлтгэлтэй байгаад нэгэнд би ингээд яг хүссэн зүйлийнхээ төлөө зориод явж байгаа юм чинь гэж сэтгээд те өөртөө ч гэсэндээ айгу зөөлхөн хандах хэрэгтэй. Өөртөө инэрэнгуй хандах хэрэгтэй харагдаж шүү.
date гэдэг үзэр гарч ирж байна. Тийм энэ асуудал дээр яг нэг тийм танд ингээд туслах нэг тийм шинэ хүн орж ирнэ гэж харагдаад байгаа байхгүй юу? Тийм яг нэг юм шинэ хүн орж ирэх болно. За тэгээд энэ асуудлууд яг өөрчлөгдөх шаардлага нь гарч ирэх үедээ тэгээд хүсээгүй та оролцоогүй энэ асуудлууд ингээд өөрчлөгдөд явчихна. Тэгэхээр яг одоо бол зөвхөн хийх ёстой юм чинь төвчээртэй хүлээх хэрэгтэй баа гэж харагдаж байна. Тэгээ зөвхөн өдөр тутмынхаа хийх ёстой юмнуудаа хийгээл явжий. Нэг их учир зүггүй том алхам одоо бол авах шаардлага ерөөсөө байхгүй байгаа. Тэгэд энэ чинь яг энэ асуудал чинь ингээд цаг хугацаа өнгөрөх тусам илүү тодорхой болоод, илүү ойлгомжтой болоод, мэдээллүүд нь хангалттай гарч ирээд, тантай учирч таныг ингээд залгах ёстой хүмүүс нь орж ирж мэрээд, тэ бүх зүйл ингээд айгүй өөрчлөгдөд явчихна. Тийм учраас айгүй юу байх хэрэгтэй. Төвчээртэй байх хэрэгтэй. За тэгээд энэ би Light Code Apothecary Light Code Apothecary Light Code Apothecary гэдэг хүзэр Oracle хүзэр байгаа. Энэ хүзэр болохоор зэрэг юм Акашийн товчоонд юу яадаг холбогдтой өндөр давтамжийн team Oracle хүзэр ахгүй. Тэгээ тэнцэнээс би бас юу авлаа л да. Хүзэр авлаа л да. Тэгсэн чинь 43 дугаартай хүзэр гарч ирсэн байна. Onwards and Upwards. Тэр харин тийм the new will be unveiled гэдэг. Тийм яалтч хардаа ингээл таад бол яг одоо бол урагшаа хараад би урагшаа явна дээшээ явна гэдэг яг тэрэндээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээ өдөр тутамдаа хийж байгаа юмнуудаа сайн хийгээд яв. Тэгэх тусам энэ асуудал чинь ойлгомжтой болоод өөрчлөлт орох шаардлагатай болвол тухайн үедээ өөрчлөлт нь ороод явчихна. Яг одоо бол танаас хийх юм ерөөсөө байхгүй байна. Тэгээ тийм учраас за бүх зүйл сайхан болно гэдэгт өөрөө итгээд сайн юмаа өөртөө дуудах дээрээ анхаарлаа хандуулад өөрийгөө тайвшруулаа гэж сахиусууд нь хэлж байна манайхаа. За энэ бол таадын маань уншлага байлаа. Тусалсан байх гэж найдаж байна. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ хэдүүлээ юу асуух вэ гэхлээр зэрэг за энэ асуудал дээр илүү гүнзгийрүүлсэн одоо мэдээлэл авъя. Энэ асуудал анханасаа яагаад бий болсон? Яагаад та ерөөсөө анханасаа санаа зовноод байгаа юм те? Юунд нь тэгж амар их шаналаад байгаа юм гэдгийг асууж өгье. За мөн дээрээс нь болохоор зэрэг хэрвээ энэ асуудалд өөр хүмүүсийн оролцоо, бусад хүмүүсийн оролцоо байгаа бол тэр хүмүүс ер нь юу бодож байгаа, энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг харах болно. За ертөнцийн нь ер нь энэ асуудлыг чи хэр дэмжиж өгж байгаа вэ? Юун дээр нь ивэж, юун дээр нь таныг хойшин гэж жоохон хоригдж байгаа вэ гэдгийг харах болно. За ингээд санаа зовнилыг нь тайтгаруулах уншлага маань үгээр дууслаа. Тэгээд хэрэгээ гаргаж чадсан баха гэж найдаж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтээ авах хүссэн бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлтөөс холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяр таа.